47 дугаар анги Түмэн бузар халдшгүй. Тэр ер бусын үзэсгэлэнт бүсгүй өмнө зогсоход дүр төрхөн Лиминий оюунд арилшгүй сэлэгдэх шиг болов. Түүний хүсэл зорилгод самхаг хүртэл ганхах мэт санагдана. Амьсгал нь гүйхэн болж цусан толгоор хөрлөө. Эцсийн эцэд эрэгтэй эмэгтэй хүний мэдрэмжийн тухай Лимин дөнгөж залуу хүү хэвээр байв. Цэн Шинсуан Лиминийг зөөлөн тэврэв. Түүний дулаан анхлан оршихуй Лиминий зүрхийг хүчтэй дөргөлөө. Хуурм үзэгдэл. Лимин нүдээ чанга найд зүрх сэтгэлдээ жинхэнэ их хаосын аргаа эргэлдүүлж эхлэв. Ингэж байж тэр сарниж одох гэж байсан ухаан санаагаа арайхийн тогтоон бирлээ. Лимин чи над дургүй гэж үү? Түүний хоолой хаврын бороо мэт анхлан намуухан зөөлөн байв. Лиминий зөв хүлээлэг чичирсэн ч тэр өмнөх шигээ хөдөлсөнгүй. Цэн Шинсуан аяархан санаа алдаад түүнийг тавив. Тэр босож царайнд нь үл мэдэхгүй нэг тодрон айжмар холдоо одлоо. Түүний өмнөх дүр зураг айжмар бүдгэрч бүх ертөнц дахин нам гүн болов. 3 дахь даваа эцэст нь давсан байлаа. Лимин зүрхээ гүнзгий амьсгаа ав. Зүрх нь одоо ч хурдан зохилж алган хөлсөөр норсон хэвээр энэ 3 дахь сорил үнэхээр аимшигтай байжээ. Түүний тулааны зүрхэнд нуугдсан сул талыг олж ухаж гаргаж чадсан байна. Тэр өөрийгөө дэндүү гинэн байсныг ойлгов. Тэнгэр газрын хооронд ямар ч хүн өчүүн сул талгүй байна гэж үгүй. Энэ хүү давааг давлаа. Гэхдээ богино хугацаа биш. Бараг хагас хүч чадах хугацаа зарцууллаа. Нэгэн өвгөн хажууд нь асаж буй хүчний сав руу харав. Тэнд байсан хүч аль хэдийн талаасаа илүү шатжээ. Энэ хүү Линсинээс өөр юм. Линсиний 3 дахь сорилд хэдхэн амьсгаал зарцуулсан. Харин энэ хүү хагас хүч шатах хэмжээний хугацаа зарцууллаа. Зүрхэнд таалагддаг өхөн байж. Гэхдээ ийм байдалтай бол Линсиний амжилтыг эвдэж чадахгүй болов. Нөгөө өвгөн хэмээн утгагүйхан инэв. Эрт дээр үеэс Баатар эрс гобсгүүд татагддаг шүү дээ. Энэ бол хэвийн зүйл. Би эд залуу халуун цастай хүүгийн ийм хэвийн талыг илүүд үзнэ. Харин тэр Линсийн залууг харахад сэтгэл хэтэрхий үүдэн эвгүй санагддаг. Хэдэн настан үеийн зөрүүнээс болж ийм хөвгөлтөн ярилцав. Цэн Шинсуан харин ярианд оролцсонгүй. Тэр 50 сууж Лимин рүү харж байлаа. Түүний зүрхэнд гинт нэг хачин бодол төрөв. Лиминий зүүдэнд гарч ирсэн тэр охин яг хэн байсан бол 4 дахь сорил эхэллээ. Лимин тамийн гүн дуусан мэт болов. Эргэн тойрон ханахуй бүүдгэр тэр бэлхүүс хүртлээ өтгөн улаан цусан далаан живжээ. Цагаан гавлын яснууд уул мэт овоорч цусан тэнгисээс цохойн. Тэнгэрийг бүрхэг мэт тоо томшгүй хий үзэгдэл чөтгөрүү чарлтана. Лимин рүү дайран ирэв. Түмэн сүнс намайг зогсоох гинүү? Лимин хүүтнэр инээгээд хаусын дэд мэрданы аргаа эргэлдүүлв. Түүний бүх биеэс хурц алтан гэрэл цацарч харьцуулшгүй цэвэр жинхэнэ их хүч гадагш урсан гарлаа. Хаусын дэд мэрданы арга нь Тэнгэрлэг орны бие бихжүүлэх судраас гаралтай. Домогт өгүүлснээр түүнийг дайны бурхан буддаа бүтээсэн бөгөөд хамгийн цэвэр гэрэл хамгийн хүчрхэг ян хүчийг илэрхийлдэг. Энэ бүхий л бузар мууг нэвт сүлбэж хуурм үзэгдлийг бут зохиж зүрхний бүх чөтгөрийг тасалж чадна. Лимин тэдгээр сүнс чөтгөрүүдийг үл тав. Тэр хаусын дэд мэрданы аргаа хязгаартан тултал эргэлдүүлв. Миний зүрх амгалан байна. Түмэн бузарч намайг эвдэж чадахгүй. Гялалтсан алтан гэрэл тархан цацрав. Тэр гэрэлд хүрсэн бүх хар сүнс чөтгөрүүд үнс бодлон бутам сагналаа. Юу ингэ дуусчихв? Сүнсний ертөнцийн 5 сорилд эхнийх нь зоргийг, хоёр дахь нь дайчин сэтгэлийг, гурав дахь нь уруу таталтыг, дөрөв дэх нь зүрхний чөтгөрийг, тав дахь нь хүлцэл зорилгыг шалгадаг. Эхний 2 сорил харьцангуй энгийн. Харин сүүлийн 3 огт өөр төвшнийх. Тэр нэр дэвшигч бүрийн зүрх сэтгэлээс шалтгаалan өөрөөр илэрлдэг. Линсийн 4 дахь сорил өөрөөр хэлбэл зүрхний чөтгөрийн сорил дээр гацаж байсан. Магадгүй түүний цусан шунсан зангаас болсон биз. Түүний зүрхний чөтгөр аимшигтай хүн сорил болж хуурсан юм. Тэр цусан далаад хагас хүч шатаа хугацаанд тулдаж байж арайхийн зүрхний чөтгөрөө тасалсан. Энэ Лимин зүрхэнд нэг ч чөтгөр байхгүй гэж үү? Зүрх оюун цэвэр юм. Үнэхээр ховор. Эхний 4 сорилыг нийлүүлээд өртөө хагас хүчний хугацаа өнгөрлөө. Сайн үр дүн байна. Нэгэн нас нь чин сэтгэлээсээ магтав. Цаг өнгөрөх тусам илүү олон нэр дэвшигчд унаж нуурын ирэг дээр буцаж гарч ирэв. Эхний болон 2 дахь сорил амар байсан ч 3 дахь сорилоос эхлэн хасагдах хүмүүсийн тоогцом нэмэгдсэн. Хаш тавцан дээр гэрэл тасралтгүй гэрс хийж байлаа. Лань юуны алсаас Лиминийг ажиглаж байв. Лимин үргэлж 50 байсангүй. Гэвч түүний царай бат гойшгүй хэвээр байлаа. Бусад нэр дэвшигчийг зэрлэг тэмцэж арай царай нь аимшигтай хөөрч эсвэл үхсэн мэт цонхийсэнгүй. Энэ мөчөд Лань юунд нэрлэж чадахгүй нэгэн мэдрэмж төрөв. Яагаад ч юм тэр Лимин давсан гэдгийг мэдэрч байлаа. Тэр зүүдний ертөнцийн сорилуудыг давж төгсгөлийн өмнөх сүүлийн алхамд хүрсэн.
Зүүдний сорилын сүүлчийн үе. Лимийн тамаас хараахан гараагүй байв. Тэр одоо ч өтгөн цусан далаа живсэн хэвээр гэвч гинэт цусан далаа буцалж эхлэв. Температур огцом өсчээ. Улаан тэнгис хар уур хилэнгээр буцалж бөмбөлөг бүр хагарахтаа агаарт цус цацруулна. Цусан далаа яг л хайлмаг лавын нуур болон хувирсан мэт. Лиминий бие рүү нэвчин орж буй өвдөл тод мэдэрч байлаа. Яг л энэ цусан далаад амьдаараа чанагдаж байгаа мэт. Хэдийгээр энэ бүхэн хуурмаг гэдгийг мэдж байсан ч өвдөлт нь харьцуулж хөвчтэй. Амьдрахыг ч хүсгүй болтлоо тарчилгаатай байв. Эхний дөрвөн сорил хуурмаг үзэгдэл байсан. Гэвч тав дахь сорил жинхэнэ өвдөлт авчирна гэж тэр төсөөлөөгүй. Лимийн шүдээ зоож ухаан санаагаа өвхөн хатан барив. Өмнө тэр өчүүхэн төмөр утсан өвсний тусламжтайгаар өвдөлтөө дарж бэлтгэл хийж байсан. Сүнс нь хилтерхийндэд нэгдэх үед сүнс нь урагдах мэт аимшигтай өвдөлтийг ч тэр тиссэн. Харин энэ буцлах цусан далай түүний хувьд зүгээр л зуны халуун өдөртэй адил. Түүнийг ингэж бодох мөчөд цусан далай гинт дүрлцэн асав. Хар гал тэнгэр өөдхөөрч тамийн дүл мэт бүхнийг зэлхаар ориглоо. Дүл лиминий рүү давлгаалan ирэв. Тэр халуун дарамтын давлгааг өөр дээр нь бууж байгааг тод мэдэрч байлаа. Ийм галын үерийг харсан жирийн хүн бол бүрэн айдас давтах байсан биз. Гэвч лимийн гинэт тогшин архирав. Миний тулааны зам дүл рүү нисэх хэрвээхээтэй адил намайг түмэн галын далайд үнс болохыг хүсэж байна уу? Би үүнээс илүү хүсэхгүй. Гал лиминийг бүгэлдэн залгив. Дараагийн агшинд бүх зүйл үгүй болов. ертөнц хоосон орон зай болон хувирлаа. Лимийн босож эргэн тойрноо харуул хаш тавцан дээр буцаж ирсэн байв. Түүний эргэн тойронд өвдөлтөндөө нүрээ үрчийлгэн эсвэл цонхиж зэвхийсэн охид хөвгүүд сууж байлаа. Лимийн гинт нүдэнэгээд босхийг харсан муу ий цочив. Тэр хүчний сав руу харлаа. Тэр хүчний үзүүрт өчүүхэн хэсгэл үлдсэн байв. Хүйтэн царайт Линсиний амжилт эвдэгдлээ. Цэн шин сонч мөн харьцуулшгүй гайхав. Тэр өөрөө зүүдний ертөнцийн 5 сорилыг туулж байсан учраас хэр хүчтэй хэр аимшигтай болохыг сайн мэднэ. Хэдийгээр түүний 6 дугаар зэрэглэлийн авьяас Тэнгэрийн Аз хаант улсын урд өмнө байгаагүй зүйл боловч авьяас нь зүүдний сорилыг давхад тийм тос болсдоггүй. Цэн шин сон хагас цагаас бараг хугацаа зарцуулсан. Харин Лимийн нэг хүч шатхаас өмнө сэрчглээ. Ийм зүйл хинч итгэхэд хэцүү. Онцгой, үнэхээр онцгой. Ийм тулааны зүрхтэй үнийг би анх удаа харж байна. Түүний хүчний сорилын оноо хэд байсан бэ? Нэгэн үгэн хүчний сорилыг хариуцсан үзэсгэлэнт эмэгтэй шалгагчаас асуув. 2700 жин. Лимийн хүчний сорилд 1-р байр эзэлсэн тул шалгагч эмэгтэй энэ тоог тод санаж байлаа. Үгний сэтгэл хөдлөж тэр яаран асуув. Түүний авьяас ямар зэрэгэлтэй вэ? Эмэгтэй шалгагч хариулахаас өмнө муу аль хэдийн хэлв. Дунд 3 дахь зэрэглэл. Зөвхөн 3 дахь зэрэглэл гэж үү? Үгэн гайхаж дараа нь сэтгэл дундуур толгоос ихсрэн санаа алдлаа. Харамсалтай, үнэхээр харамсалтай. 3 дахь зэрэглэлийн авьяас бол муу биш. Гэхдээ 7 гүн ухааны тулааны ордны жинхэнэ сууднуудтай харьцуулахад сул тооцогдно. Гэвч муу хэлв. Заримдаа авьяас бүх зүйл бишээ. Хүлээгээд хар. Лимийн бол хүмүүсийн дундхлов. Муу түүнд тун итгэлтэй хэлв. Анх тэр Лиминий авьяасын зэрэглэлийг хараад ихэд гайхаж ямар нэгэн алдаа гарсан байх гэж бодсон. Гэвч Лимийн аль хэдийн олон хүний насан туршдаа хүрч чадахгүй амжилтанд хүрсэн хүн. Тэр нууцлаг настан Лиминийг сонгосон бол Лимийн дөөрх нь харж чадахгүй онцгой авьяас заавал байгаа. Муу ингэж итгэлтэй хэлсэн ч нөгөө үгэн зөвхөн толгоос хэсрэв. Тулаанчийн ирээдүйд авьяасын гүйцэтгэх үүрэг хэтэрхий чухал. Энэ нь ирээдүйн амжилтын гол төлхөөр. Дунд 3 дахь зэрэглэлийн авьяастай хүн их хэмжээний хөрөнгө нөөцтэй байлаач эцэстээ суц нэгтруулах шатанд гацах магадлал өндөр. Лимийн давцангаас буух үед алсаас түүнийг харж байсан Лан Юньёгийн нүдэнд төвхтэй мэдрэмж дүүрв. Тэр Лиминий хүсэл зориг бат бөх гэдгийг эртнээс мэддэг байсан. Гэвч зүүдний сорилыг ийм хордонд авна гэж огт бодсонгүй. Одоо тэр нэг зүйлийг ойлгов. Лимийн тулааны замаа орхино гэдэг боломжгүй. Түүний шийдэмгий сэтгэл аль хэдийн хамгийн дээд хязгаарт хүрчээ. Лимийн хаш давцангаас буусны дараа амрах танхим руу хөтлөгдөв. Тэндээс сүүлийн шалгалт болох гоёмсог сувраг руу хүрэх байлаа. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 38 дугаар анги. Гоёмсог сувраг. 7 эрдний гоёмсог суврагыг 7 гүн хөндийн мастерууд байгуулсан гэдэг. Түүний бүтээс нууцлаг материалууд Тэнгэрийн Аз хаант улсын хилээс цааших нутгаас ирсэн бөгөөд өдрийн гэрэл тусах сувраг бүхэлдээ тунгалаг мэт гялцдаг байв. Гоёмсог сувраг нийт 7 давхаргатай. Давхарга бүр дээр нарийн нэгт шидийн тойргууд сэлэгдсэн. Гэхдээ энэ шидийн тойрог хаш хавцан дээрх тойрогоос өөр. Хаш хавцан гэх зөвхөн хуурмаг зүуд үүсгдэг хор хөнөөлгүй тойрог байсан.
Харин гоёмсог суврагын шидийн тойрог бол алах тойрог. Алах тойрог нь хуурмаг үзэгдлийг ашиглан хүнийг үнэхээр хөнөөж чадна. Тойрогт баригдсан хүн хуурмаг дотроо өхөл бодит байдал дээр ч хөх боломжтой. Мэдээж гоёмсог сувраг эзэлтийн шалгалтанд ашиглагддаг тул дотор нь өхөл бодит болохгүй. Ялагдсан хүмүүсийг зүгээр шидийн тойрогоос хөн гаргадаг. Гоёмсог суврагын дотор ховор зэвсэг хоёыг ашиглаж болохгүй. Зөвхөн энгийн зэвсэг хэрэглэнэ. Тиймээс энэ сорилтыг давах хэсэг нь зөвхөн өөрийн бодит чадвараас хамаардаг. Цаг өнгөрөх тусам хаш тавцан дээрх дэрэн дэвшигчдийн тоо багассаар байлаа. Гэрэл гялсхийх бүрд нэг хүн дахин унсныг илтгэн. Анх эхэлсэн 100 гаруй хүн 60-70% айл хэдийн хасагджээ. Тэдний дунд бие бэхжүүлэх түвшний 3 дугаар шатанд хүрсэн хүнч байлаа. Тэр 3 дугаар шатны тулаанч зүудний ертөнцөөс хөөгдөн гарахдаа мөрөн унжиж царай нь готрлаар дүүрсэн байв. Энэ нь түүний 7 гүн ухааны тулааны ордны эсэлтийн шалгалтанд оролцож буй 3 дахь удаа. Энэ удаа ч ялагдана гэж тэр огт бодоогүй. Аль хэдийн тэр 18-тай болсон. Энэ түүний сүүлийн боломж байлаа. Хагас цагч хүрээгүй байхад хаш тавцан дээр 2 дахь хүн нүдэ нэлээ. Тэр уртаар санаа алдаж амьсгаа гаргаж цонхийсэн царай жичирсэн үлдээгөр босов. Нуруунд бүхэлдээ хөлсөн норжээ. Энэ хүн бол дээд 4-р зэрэглэлийн авьяастан Ван Янфэн байлаа. Босон дээрөөдөө тэр хүчний сорил дээр өөрийнх нь анхаарлын төвийг булаасан өндөр бедрүүн залуу болон Лиминийг хайж харав. Гэвч тэр зөвхөн шаналжгүй бедрүүн залууг л олж харлаа. Лимин харагдсангүй. Ван Янфэний уруул дээр бардам баяртай инээмсэгэл тодров. Гэвч ажилчид түүнийг амрах газар руу хөтлөхөд тэр Лиминийг аль хэдийн дотор нь чимээгүй бяцлан сууж байхыг харав. Түүний царай бараалаа. Тэр Лимин аль хэдийн хасагдсан гэж бодсон. Гэтэл Лимин зүудний сорилоос өөрөөс нь төрүүлж авсан байжээ. Энэ нөхөр Ван Янфэний зүрхэнд гүн аюулын мэдрэмж төрөв. Тэр амралтгүйгээр танхимаас гарч өөрийн дагалт хэстийг оллоо. Тэгээд нам дуугаар хэлв. Тэр залуугийн авиасын зэрэг хэд болохыг шалга. Лимин Ван Янфэн өөртөө дайсагнаж байгааг анзаарсан. Гэхдээ энэ нь хэвийн зүйл. Нэр дэвшигч бүр нэгнтэйгээ өрсөлдөж байгаа. 1-р байрын шагнал ганцхан хүнд л очино. Айжмаар амрах танхимд хүмүүсийн тооныг мэдэж 2 дахь сорил эцтэй дууслаа. Эцсийн үр дүндээ 2 дахь сорилд оролцсон хүмүүсээс ердөө 92 хүн л үлджээ. Бараг 90% нь хасагдсан гэсэн. Зүудний сорилыг арайхийн давсан нэр дэвшигчид амрах хугацаа өгсөнгүй. Сүүлчийн сорил шууд эхлэх байлаа. Энэ сүүлчийн сорилыг давбал 7 гүн ухааны тулааны ордны шав болно. Хэрв онвол өмнөх бүх хүндрэл хичээл зүтгэл талаар болно. 3 дахь сорил гоёмсог сувраг чанга хүчтэй хоолой олонний дунд цуурайтав. Энэ удаагийн сорилыг хариуцагч нь өндөр туранхай дунд иргэм насны ир байлаа. Харахад энгийнч түүний биед хүний зүрхний цохилтыг түргэсгэм хүч сүр нуугдаж байв. Лимин ганц харахад л энэ хүн мастер гэдгийг ойлгов. Магадгүй Хоутиан төвшний хүнч байж мэднэ. Лимин өөрөө ирэхгүй санаа алдлаа. 7 гүн ухааны тулааны ордонд ирэхээс өмнө тэр бие бэхжүүлэх төвшний 6 дахь шат суц нэгтруулах шатанд хүрсэн тулаанчийг ч олон хараагүй. Гэтэл одоо дор хаяж 5-6 Хоутиан мастертай таарчихсан байна. Гэхдээ энэ чивийн Тэнгэрийн Аз хаант улсад Хоутиан мастерууд хөвчлэн хааны орд эсвэл маршал өргөнд байдаггүй. Харин 7 гүн ухааны тулааны ордонд байдаг. Энтхийн Хоутиан мастеруудын хийх нь Тэнгэрийн Аз хаант улсаас гаднаас ирсэн. 7 гүн хүндийн шавнар байдаг юм. Намайг даг дунд иргэм насны ир ингэж хэлээд иргэн алхав. Үлдсэн 92 нэр дэвшигч түүний араас даглаа. Зарим үзэгчид мөн араас нь дагав. Гэхдээ 2 дахь болон 3 дахь сорилыг хүн болгон үзэж чаддаггүй. Араас дагаж буй хүмүүс бол эсвэл язгууртнууд эсвэл 7 гүн ухааны тулааны оюутнууд байлаа. Дунд иргэм насны ирийн алхам удаан мэт харагдавч хурд нь гүөхтэй адил байв. Нэр дэвшигчид түүнээс хоцрохгүй тулд хурдан алхах хэрэгтэй боллоо. Нэг хоол идэх хугацаа орчим явсны дараа тэд их жөөв уулсын нэгэн хөндий хурж ирэв. Тэр хөндийд сүрлэг асар том барилга сүндэрлэж байлаа. Барилгын хаалганы самбар дээр том биерээр бичсэн 4 үг байв. 7 гүн ухааны тулааны асар. Дотогш ороход тэд 200 тохоо өндөр барилгыг олж харлаа. Энэ бол 7 эрдэнийн гоёмсог сувраг байлаа. Үнэхээр өндөр юм. Лимин дотогш ормогц хамгийн түрүүнд ингэж бодов. Тэр өмнө ийм өндөр барилга харж байсангүй. Сувраг 7 давхартай, давхар бүр нь 30 тохоо орчим өндөр. Нэг давхрын таазанд хүрэхийн тулд хэд хэдэн хүн нэгнийхээ мөрөн дээр зогсох хэрэгтэй болно. Ногоон тутын хотын хамгийн сүрлэг сүм хүртэл энэ 7 эрдэнийн гоёмсог суврагын ганц давхартай л дүүж байв. Одоо орж болно. Хугацааны хязгаар байхгүй.
1-р давхрыг давбал тэнцэн тооцно. 2-р давхарт хүрвэл сайн. 3-р давхарт хүрвэл онцгой. 4-р давхар бол суутнуудынх. Харин 5-р давхар дунд иргэм насны залтайхаа нэмсгэлээд хүлээж буй олонний сонирчлалыг хэсэг хөөргөв. Тэр бол ердөө боломжгүй зүйл. Түүний үгийг сонсоод зарим хүмүүс дотроо үл итгэсэн янзтай байлаа. Ван Янфэн тэднийг хараад ёчтой инэв. Ямар тэнгүүд вэ? Гоёмсог суурга тийм амар гэж бодоо юу? 7 гүн ухааны тулааны ордны эсэлтийн шалгалт 3 сорилттой. Эхний сорил суур шалгалт, 2 дахь сорил тулаанчийн зүрхий шалгана, 3 дахь сорил бол хамгийн чухал. Энэ бодит тулааны чадвар болон суутан чанарын хэмжүүр байлаа. Ижил насны авьяас нутч дотроо тулааны чадвараараа асар ялгаатай байдаг. Гоёмсог суврагын дотор алах шидийн тойрог бий. Доторх дайснууд янз бүрийн хүчтэй. Шидийн тойрог хүний ясны насыг хэмжиж түүнд тохирсон дайсныг гаргана. Ясны нас ахимаг бах тусам өрсөлдөгч илүү хүнд болно. Ийм учраас өнөөг хүртэл 5-р давхарт хүрсэн хүн ердөө ганцхан. Тэр хүн Тэнгэрийн ордны ахлах номын ах Линсийн биш. Харин ус мэт зөөлөн харагдаг Цин Шинсон байлаа. 6-р зэрэглийн авьяас гэдэг тоглоом биш. Олон хүн Цин Шинсоны бясалгалын төвшнийг мэддэггүй. Гэвч Ван Янфэн мэднэ. Тэр бие бэхжүүлэх төвшний 4-р шатны оргилд хүрсэн. Бясалгалын хувьд Линсэнтэй ойролцоо. Гэвч насаар түүнээс бүтэн 5 жил дүү. Ван Янфэн бардам хүнч Цин Шинсонтой өөрийгөө зэрэгцүүлж чадна гэж бодох хэмжээнд бардам биш. Тэр 4-р шат давхарт хүрч чадвал хангалттай гэж бодож байлаа. 7 эрдний гоёмсог суврагыг харуул Ван Янфэн зүрхэнд хүчтэй тулааны хүсэл өргөв. Түүний хувьд эхний 2 сорил хоосон мэт байлаа. Жинхэнэ хүчээ харуулах боломжгүй тул дотор нь хөрөмдлөгдсөн хүч гадагш гарах газаргүй байлаа. Харин 3 дахь сорил бол жинхэнэ тулааны хэмжин, хүч, техник, хурд, тулааны ур чадвар бүгд дотор нь хэмжигдэнэ. Ван Янфэн өөртөө итгэлтэй байв. Энэ 3 дахь сорилтоор тэр ганцхан гялалцсан амжилтаар бүгднийг гайхшруулж нэг шөнийн дотор нэрээд орсон. Орцгоо, сорилын хүнд байдал тааны насаар шийдэгдэнэ. Дунд иргэм насны гараа огцом 7 эрдний гоёмсог суврагын хаалга нэгдлээ. Нуман хаалганы цаанаас гялалцсан гэрэл хасгарч байв. Лимийн гүнзгий амьсгаа аваад айжмаар дотох шалхлаа. Энэ үед Цин Шинсон хэдийн ирж энэ дүр зургийг ажиглаж байв. Тэр Лиминий холдох нурууг ширтсээр түүнийг 7 өнгийн хаалгаар алга болох хүртэл харц салгасангүй. Хаха Шинсон, чи Лиминд их санаа тавьж байна да. Багш нь гинт ингэж асуухад Цин Шинсон толгоогоо бүхэлхэн ичингүүрэн улаав. Тэр хэлв. Шинсон бичээсийн техник болон амжилтаараа Лиминтэй огт үүсэхгүй. Харин тулааны чадвараар хадсуулшвал Цин Шинсон баг зэрэг ихтгэлтэй байна. Тулааны хувьд бол Лимин үнэхээр чамаас давуу. Тэгвэл чи Лимийн хэддүгээр давхарт хүрнэ гэж бодож байна? Энэ энгийнээр бодвол 15-тай бие бэхжүүлэх төвчний 2-р шаттай хүн маш хэцүү байдалд орно. Гэхдээ Лиминий хүч жиргэнийхээс тавьгүй их. Миний бодлоор түүнд 3-р давхарт хүрэх боломж бий. Цин Шинсон энэ үнэлгээг аль хэдийн маш өндөр гэж бодож байлаа. Хэрв Лимийн 3-р давхарт хүрэхийг хүсвэл дор хаяж бие бэхжүүлэх төвчний 3-р шатны хүч хэрэгтэй. Чиний хэлсэн зөвөө. Гэхдээ Лимийн бидэнд таатай гинтийн бэлэг барьж магадгүй гэж би бодож байна. Муи Цин Шинсон хоёрын ярилцаж байх зур хөндийн нэгэн үл анзаарагдан боломд Лан Юньч мөн Лиминийг алсрах одох нурууг ширтэж байлаа. Түүний нүдэнд хөвгтэй мэдрэмж дүүрэн байв. 7 гүн ухааны тулааны ордны шавийн хувьд Лан Юньо хөндөд орж эсэлтийн шалгалтыг ажиллах хэрэгтэй. Энэ бол шалгалтын сүүлчийн сорил. Үүнийг давбал тухайн хүн 7 гүн ухааны тулааны ордны албан ёсны шав болно. Лимийн одоогийн байдлыг харуул тэр гоёмсог суврагын 1-р давхрыг давах магадлал өндөр. Зөвхөн хагас жилийн дотор Лимийн ийм гайхалтай өсөлт үзүүлнэ гэж Лан Юньо огт бодоогүй. Хэрв Лиминтэй хамт тулааны ордонд бэлтгэл хийх юм бол Лан Юньо зүрхэндээ юу мэдрэхэж мэдэхгүй байлаа. Энэ мөчид Лимийн өөрийнх нь тухай бодожгүй хүмүүсийн сэтгэлийг мэдэхгүй. Тэр анх аль хэдийн алах шидийн тойрогны төвд ирсэн байв. Гоёмсог суврагад ормогц бусад нэг дэвшигчид түүний хараанаас алга болж зөвхөн тэр ганцаараа үлдэв. Тэр харанхуй бараа ертөнцид ирсэн байлаа. ертөнцийн тэнгэр оддоор дүрч хөлд хатуу чанга чулуу байв. Түүний өмнө холхүүхэн саарл манан айжмаар нэгтарч бодит хэлбэртэй боллоо. Удалгүй тэр нь урт таяг барьсан тулаанч болж хувирлаа. Энэ миний дайсан уу? Лимийн тэр сүүдэр тулаанчийн мэслэлийг би бэхжүүлэх төвчний 2-р шатны ихэнх орчин гэж дүгнэв. Дунд иргэм насны 90 сая хэлсэн. Дайсны хүч тухайн хүний наснаар шийдэгдэнэ гэж. Лимийн 15 настай, 8 сартай. Тиймээс түүний эсрэг гарч ирсэн дайсан 2-р шатны ихэнд байна. Харин
нас ахмад нэр дэвшигчид илүү хүчтэй дайсандаа дулаарх нь мэдээж 15 та залуугийн хувьд энэ сорилыг давахын тулд бие бэхжүүлэх төвшний 2 дугаар шатны үнийг ялах ёстой гэсэн үг. Лимийн цагаад эми өрсөнгүй. Түүний уян хатан бие эрчтэй ирвэс мэт урагш харав. Жинхэнэ их хаосын арга түүний дотор эргэлдэж, жинхэнэ их хүч булчингуудаар нь цутглаа. Эхний цохилт шийдвэрлэх цохилт байх болно. Үргэлжлэлийг Wildcard аудио суугаас